Электрон төвөрлөгч комплекс нь аэроб амьсгалын дөрөвдөг үе шат бөгөөд энэ үе эсэлтэн бас урчлалтын үзэгдэл нь дөрвөн комплекс уургийн тасламжтай явагддаг. Эдгээр электрон төвөрлөгч уургууд нь идэвхжлийн түвшнээр ялгаатай. Нэгдүгээр комплекс уург нь хамгийн их, дөрөвдүгээр комплекс уург нь хамгийн бага идэвхжлийн түвшинтэй. Нэгдүгээр комплекс уургад хөхөрт төмөр платомононуклеидэд оролцдог. Нэгдүгээр комплекс уургийн энэ үед над ааш нь над болж эсэлдэг. Хоёрдугаар комплекс уурагт коэнзим хүү оролцдог. Энэ үед пад ааш хоёр нь пад болж эсэлдэг. Эдгээр эсэлтэлээр үүссэн энергийг ашиглаад устөрөгчийн протонууд нь митохондрийн матриксээс мембран хоорондын зай руу шилждэг. Гуравдугаар комплекс уурагт цитохром Б, С гэсэн уургууд оролцдог. Дөрөвдүгээр комплекс уургад дээр хамгийн эцсийн хүлээн аваар нь хүчилтөрөгч байх үед бөгөөд энэ үед ус үүсдэг. Электрон төвөрлөгч комплекс уургууд нь 1, 2, 3, 4 гэж байх бөгөөд нэгдүгээр комплекс уург нь мембран хоорондын зай руу 4 устөрөгчийн протоныг шахаж гаргадаг. Хоёрдугаар комплекс уург нь мембран хоорондын зай руу устөрөгчийн протоныг шахаж гаргахгүй. Гуравдугаар комплекс уург нь мембран хоорондын зай руу 4 устөрөгчийн протоныг шахаж гаргадаг. Дөрөвдүгээр комплекс уург нь мембран хоорондын зай руу 4 устөрөгчийн протоныг шахах бөгөөд 2 устөрөгчийн протон нь мембран хоорондын зай руу шахагдан гарна. 2 устөрөгчийн протон нь хүчилтөрөгчтэй нэгдэж усыг үүсгэдэг.